ороод ирлээ. Ядаж юугаа яач. Энэ хоёртойгоо яриад байж итэл тэгээд дараагийнх нь юугаа хараад ороод ирч магадгүй. Тийм. Гайхамшигын бүтээс олсоч одоо юунаас нь уугдах уу? Тийм ээ. За хэдүүлээ 14 хоног одоо мацаг бариад өчигдөр мацгаа тайлаад гайхамшигыг бие дээрээ мэдрээд бүтээгээд амьдрал дээрээ хүртэл одоо хараад мэдрээд явж байгаа ийм гайхалтай үйл явдал боллоо. Тэгээд манай хоёр камера тавьчих төхөө. Камера тавиад ороод. Тэгээд захын ярилцаад яг юу мэдрвүү, ямар байдгийм байна, анх юу гэж бодож исэн, хийгээд ихэлсэн чи ямар өөрчлөлт гарав, тийм ээ? Тэгээд хийгээд дүүрсний дараа ямар мэдрэмж авбаа гэдэг одоо 3 үештэлтэйгээр сайхан сэтгэлээ хуваалцаад. Камера тавьж болдгүй. Камера яасан ч юм. Нэг болохгүй энэ дээр дарагдахгүй байна. Чи уцаар орж байгаа юу? Тий, уцаар орж. Тэгээ уцсныхаа дэлгэцэн дээр нэг юу яаж байгаа шүү. Харин тэр нөгөө X удаа X хэлсэн байна. Тэрийг нь дарсан ч болохгүй байна. Тийм үү. Уул нь камера тавиад ярил. Камера. Чи гарчаад буцаад орохдоо би түрүүнээс хойш тэгэж үзээд байгаа байхгүй. камертай гэдэг утсандаа одоо үзтээ. юус удаан хаалттай нүрээс болохгүй нэг бичиг гарч ирээд байгаа. Юу гэж камер гэж зүүм юу яа ууш мэдгүй маас. Стикс гэсэн байна. Settings руугаа орж камертаа орохыгоо тохируулах юм байна л даа. Тийм ба. Дорж багмын маань камер болж байна. За. За камер нь болохгүй бол тэрэн л маа камергүй сайхан ярьч. Уул нь камертай байсан бол гоё ахгүй юу? Нүүр царайгаа хараад гэрэлтээд гялзаад байж байгааг чи хараад. За манай дорж баг маань яв. Камер нь нэгдэхгүй байна уу? Уг нь нээж болж байгаа үстэй. Яаж ийн? Байна уу? Сонсож гин үү? Миний нүр гоё болсон байгаа зү. Гэтэ бас хайрлаад байгаамаа. Илүү дутуу юм мэдэж явахгүй. Би одоо ингэж юмс ногоол идэв шүү дээ. Харин байна уу? Дорж баг маань сонсож гин үү? Сонсохгүй байна уу? Өнөөдөр чи манай хүмүүс яач вэ? Ингээд Харин яач вэ? манай нөгөө хамгийн түрүүлээд гүйдэг тунгаа мунгаа маань яач вэ? Саруул марвал тунгаа мунгаа. Дорж баг юм ч бас зөндөө итгэвтэй байсан. Тийш үү. Ер нь итгэхгүй хүн байгаагүй, бүгдээрээ л итгэвтэй байсан. 12 хүн.
Манай 4 сарынх нь бүр нэг бүрчлэн. Одоо хизээ бараг шээх үү, хизээ баах уу гэдгийг хүртэл асуух гэдэг шиг шүү дээ. Яста бужигналтаж өгч байна те. Аа. Яа. Миний өдрийн цагаар яг ажилдаа хариу бичих заавгүй бужигнах юм. Тэ. Шөнө нь унтчихад бужигнаад өнгөрцөн бах юм. Харин тэ. Доо. Тайм нь болохгүй юм байна. Байна уу? Байна. За сайн уу хөө. Аа. Сайн. Энийг ажиллаад ороод ир. тайм нь хань болохгүй нэг settings дээр нэг юм янзлгээд хүүхдээр сая янзлуулчихлаа. Хүн чинь settings дээр нэг юм яаж янзлагдана гэж тэгж байна. Тэгээ settings руугаа ороод янзлчихш. Settings руу орох юм уу? Тэгээ камер гэдэг төвчүүлээд ногоон болгох чинь. Би нөгөө нэг мацаг өмнө барьдаг байсан байхгүй юу? Тэгээд нөгөө мацаг барихтаа дандаа нөгөө юугүйгээр хоолгүйгээр би тэгтээ айгүй удаан барьж байгаа. Нөгөө юу лээ? Эхлээд 1 хоног бариад тэгээд 3 хоног бариад 7 хоног бариад 10 хоног бариад 14 хоног бариад 21 хүртэл барьсан. Тэгээд нөгөө бариад явж байхдаа нөгөө дандаа юу нөгөө нэг юу одоо бодоод байхад их л алдаатай хийдэг гэсэн эсвэг үлээ. Яг бүр хоол идэхгүйгээр барих нь надад айгүй тэрийг би айгүй сайн төвчээд байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө мацгаа тайлдаг дээрээ нөгөө заахан зөв тайлдаггүй байсан байх гэж би өөрийгөө бодоод байгаа юм. Айгүй нөгөө гинт айгүй их хэмжээгээр иддэг ч юм уу. Тэгээд тий их хэмжээгээр иддэг. Тэгээд идэж тэгж мацгаа айгүй их яаж байгаа. Улиралдаа нэг удаа тэгж их барьсан. Бас нэлээ 3-4 жил би мацаг барьсан. Тэгээд дунд нь яг ганц 2 жил үндсэн гэсэн бариадсан. Тэгээд яасан чинь дараа нь за би юун дээр л алдаа гаргаад байгаа юм байна гэж бодоод нөгөө юутэйгэр бариад мэйлээ 8 16 гэдэг байдсан шүү дээ тий. Тий 16 цагт нь юм идэхгүй байгаад 8 цагийн хооронд жоохон юм идээд барьдаг юунд нь барьсан чи тэр аягүй хэцүү юм байлаа нөгөө би л өөрөлж чадахгүй байх л да бас хүмүүс чадгалцсан байна. Тэгээ тэрэн дээр чинь нөгөө бас 8 цагийн нөө юм идчихлээрээ төвчээр алдаад идэм билээ. Тэгэхээр яг энэ саяын 12 цагийн хооронд мацыг надад аягүй зүгээр санагц. Яг тэгвэл өглөөгөр босоод хөнгөн хоолоо идчихэд тэгээ өдөр ажилдаа ирээд орой өглөө одоо юу гэдэг 6:30-аас идэж эхлээд 7 өнгөрөөд дууссан гэж бодоход орой тэгэл яг 12 цагаа бариад ерөнхийдөө 6:30-аас хойш нэг хооронд усаа уугаад эхлээд тэгээд нэг 20 минут болоод нэг жоохон юм идээд тэгээ болно гэртээ очиод байж байгаа төд удааг унтах нь болоод айгүй цагийн хувьд айгүй боломжтой зүгээр санагцсан. Энэ мацыг бариад ээж болох юм байна гэд би бодоод байгаа. За яг үнэ. Тий. Тэгээ эхний нөгөө нэг угаасаа би нөгөө нэг мацаг барингууд надад ч одоо бүх асуудал байгаа хөө тэр олон асуудлууд нь байгаалах. Тэгээд өөрөө тэрийг гүйцэтгэл яаж чадахгүй л янз бүр болоод яваад байгаа болохоос уул нь бол төвчээртэй бөгөөд одоо сахилга готтой хүн бол гайгүй болохоор хугацаанд мацаг барьж үзлээ янз бүрийн юм үзлээ. Тэгээд юу яагаад тийм. Тэгээд л одоо явж гэн дөө. Дорж багмаа чинь юу манай хөтөлбөрийн оролцогч тийм ээ? Тий. Хэдэн сарын хөлөө? 3 сард шүү дээ. 3 сарын. Одоо дуусаагүй явж байгаа шүү дээ. Яг үнэ. Үгүй. Нодлонгийн 3 сарх. Нодлонгийн 3 сар. Нодлонгийн 3 сар. Жилийн өмнө байсан мэт те.
Тэгэхээр зэрэг чи энэ дээрээсээ юуг анзаарав? Энэ мацаг дээрээсөө Тий, мацаг дээрээс тэгээд төвчгүй ер нь бол өмнө нь бол яг өөрөө ямар ч тийм дэмжлэггүй өөрийнхөө сонирхлоор одоо хүслээр тэгээд хажуунд хүмүүс бол одоо үл ойлгосон байдалтай тийм юмд бол маш их одоо нэг хүсэл сонирхол байсан болохоор маш их нөгөө юугаар одоо зоригоор алдаж онжил хийж авсан л да. Энэ удаа бол айгаа бас урамтай байлаа нөгөө одоо хүмүүс нөгөө ижил үзэл бодолтой сонирхолтой хүмүүстэй цуг тэгээд дээрэс нь бас багштай удирдлагатай байсан болохоор илүү сонирхолтой илүү бас юу жоохон ихтэй тийм байсан. Дундуур нь жоохон алдаа гаргасан л да. Тэгээд тэгсэн бас арай илүү үр дүнтэй ер нь бол ингэж явах хэрэгтэй юм байна гэж би бодчихсан. Тэгээд хамгийн гол юм нь чи өөр дээрээ тэгээ нөгөө мацаг тайлхтаа хэмжээгүй хийдчихэд алдаа гаргаад чи өөрөө алдаа гэж сэрлээд нь шүү дээ. Тайлхтаа юу? Тий. Харин тайлхтаа одоо энэ удаагийн мацаг дээр тайлхад бол асуудалгүй гайгүй юм байна. Харин нөгөө өмнөх мацаг дээр тайлхад байх асуудалтай байсан. Харин тий. Тэгэхээр зэрэг өмнөх мацаг дээр тайлхад асуудалтай байсан итгэгч нь болохоор зэрэг тний нөгөө сэтгэлэн бие мод бол сэтгэлийнхаа одоо нөгөө өлсөж байгаа тэр мэдрэмжээ барьж авч үлдэх тэр хэсэг дээрээ жоохон отуу гэдэг юм уу та. Одоо сэтгэл дотор ч нэг тийм үлэнтсэн сэтгэлийн хүчгүй байгаад байгаа байхгүй юу? Харин юу вэ нэг юм? Харин яг тийм тэгээд л байгаа. Сэтгэлийн хүч байхгүй. Тэгэхээр зэрэг одоо юу яах хэрэгтэй вэ? Сэтгэлэн бие мод бол дахин хийх хэрэгтэй байгаа байхгүй. Тэг юу гоо. За. Харин тэр хичээлээ дахиад сайн яа гэж үү? Тий. За. Тэгэл одоо санаж гэнэ үү чи? Би юу яаж бодчих. Нөгөө нэг юу батхан би студент би гэдэг. Тий. Яг нөгөө студент би нотор нөгөө юу байсан юм. Аврал батхан би чинь нөгөө амьсгал ер нь бол миний ойлголтоор амьсгалаар л өөрийнхөө бодол одоо сөрөг бодол мэдрэмж өөрчлөлт гэж бодоод байгаа байхгүй. Сэтгэлэн би болохоор нөгөө нэг тэр нэг аураа одоо явар авчихсан. Тавтаа тий. Тэр тавтаа тий. 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 Ер нь бол нөгөө тэр тавтаа. Тэгээ нөгөө би нөгөө нэг надад юу гэдэг тэр нэг мэдрэмж гэдэг юм үнэхээр би ер нь тэрийг юу ойлгох чадахгүй байгаа. Юу л мэдэрч байгаа шүү дээ. Яг үнэ. Харин тэр чинь харин дутуу яваад байна гэсэн үг. Хоёлаа одоо энэ удаад удирдлагатай багштай чиглүүлэлттэй ингээд явж байгаа мацган дээрээс чи юуг мэдрүү тэрнийг нэг ярьда. Ямар дүгнэлт хийв? Одоо юу юм бэ? Ямар ч надад наймаа таалагдчихсан. Ямар өөрчлөлт гарав? Өөрчлөлт үү? Хамзаа хэлчих. Яасан гинөө? Хамзаа бизнес хамзаа. Энэ хоёр ажилласан мó? Ижилхэн. Чи уг наавн гэж би тэнд уурчаад байгаа. Би өөр. Ой яа хүмүүс зэрэг айгүй яг юу нэг энэ ажил дээр байгаа маа. За. Магц энэ дахиад юу яагаад дарга болох вэ? Зя.
Хунгараа юу бичүү чи? Мессеж бичүү. Саруул өдөр яац юм бол? Дорж баг маань нөгөө ажилтаа саана яагаад тэгшээ. За болормоо их ч маань ороод ирээчхөө. Болормоо их чинь сая шинжилгээний хариуг нь харсан нилээл юу бэ шүү. Царай эмч рүү нь явуулаад тий за. Та нилээл тууштай байх л хэрэгтэй байгаад байна да. Нилээл өөрчлөлт, дэлгэндээ өөрчлөлт зөндөө байгаад байна. Гэтэ бүр өндөр биш. Одоо бол жоохон тууштай л явчих хэрэгтэй л байна. Болсон байна. Наач шүтэн үдчихсэн. Юм нь хөхөж болохгүй боллоо. За. Ано. Миний хариу юу? Нойр уучрах наа шинжилгээний хариу ийм гарсан байна лээ. Тэгээ нойр уучрах өгдөг юм. Тийм. Сад алаад жоохон өдөр байгаа юм байна тий. Креатин. Болормоо сая хэд хоног чи яг тууштай мацаг барив? Яг тууштай мацаг барьсан. Би өглөө нэг аяг сэргээс суугаал тэгэл заримдаа нэг жоохон шар удаад заримдаа идэхгүй баг хоосон л мацаг барьсан. Ааха. За тэгээд ямар өөрчлөлтийг мэдрүү? Тэгээд эхэндээ айгу гоё болж ирсэн. Сүүлийн 3 өдрөөс хойш нэг нойр уучрахаа өгдөг ах юм. За. Энд чинь Тэгээ би тэр тайн хэрэг. Наадах чи өвчин чи хөдөлж одоо үндсэндээ бол нөгөө хоол унднаас чинь өрөвсөл тэжээгдээд байж исэн болвол мацаг бариад ирэхэр зэрэг нөгөө өвчин чинь хөдлөөд эхэлж байгаа. Надаа хоол өгөөч ээ гэж чамаас нэхэд байгаа гэсэн үг гэхгүй юу? За. Тэгэхээр өвчин хөдлөөд ирэхэр нь дээрээс нь хоолыг өгөхгүй байх юм болвол тэр өвчин бас гадагшаа гараад явна гэсэн үг. За. Тэгэхээр одоо чи нэг 3 хоног нэг каш маш ногооны зутан мутан идчихээд дахиад нэг хэсэг явах хэрэгтэй байна. За, өдрийн хоолны дэглэмээрөө. Тийм, одоо мацгаараа. Одоо зүгээр чи нэг 3 хоног сая өчигдөр мацгаасаа гарсан шүү дээ. Тий. Өчигдөр мацгаасаа гарсан, өнөөдөр жоохон юм идээд байж байгаа. Тий. Тэгээд энийг 3 хоног идчих заяа. За. Одоо нөгөө нэг сэтгэлийн өлөнгөө дараад гэсэн үг. За. Тэгээд одоо 14 хоног хоол идээгүй гээд ингэхэр зэрэг чи нэг жоохон сэтгэлээрээ ядраад байгаа байхгүй юу? За. Тэгэхээр 3 хоног идчихээд за одоо би яах вэ? Өвчнөө ангаахын тулд энэ нойр улчирхай өвчнийг ангаахын тулд дахиад нэг 7 хоног мацаг бариадах яа гэд өөртөө хэлээд өөртөө яагаад шийдвэр гаргаад тэгээд 7 хоног дахиад саяхан мацгийг бариадах. За. За ёо. За. Тэгээд 7 хоногийн дараа чатан дээрээ дахиад бичээрэй за. За. За, нойр улчирхай өвдөгтөө чамд ямар юу яасан? Гоё байсан хэсгээсээ чи юу мэдэрсэн? Нойр улчирхай өвдөгтөө яг эхнээс ингэж нэг сүүлийн 3 өдөр амар өвдсөн. Эхэндээ айгүй гоё байсан шүү дээ. Амар баяр өсөлтөнтэй. Амар гоё юм өвдөхгүй болох нь гоё байсан чи. Сүүлийн 3 өдөр тийм нойр улчирхай.
Түрүүд нь айгүй гоё байсан. Юм бие хөнгөрөөд нөгөө мацаг нойр үрээ. Шинэ 3 өдөр над нэг амар өөрчлөлт мэддэггүй. Би нөгөө түрүүнд нь нөгөө юу яаж исэн болохоор бас би нөгөө өдрийн дэглэмээр явж исэн ч. Айгүй гоё байсан. Өдрийн дэглэмээр би бас 10 хоног явж байгаа шууд над мацаг руугаа орсон. Айгүй гоё хөнгөн нэг гоё байсан. Надад тийм нойр л үрээд байсан их 2 3 өдөр. Сайн байна. Өөр нэг гоё өөр мөр ахгүй гоё байсан. Тэгсэн сүүдрүүгээ харин энэ 3 өдөр нойр үлчрэх авдаа. За сүүлийн 3 өдөр нойр улцрахаа өвдөд ирэхээр нь чи юу гэж бодсон? Чамд ямар мэдрэмж өгсөн? Одоо яана яага өвдөж одоо юм хийдэг бүр өвдөд өвдөж байгаа юм уу надад яаж байгаа юм бол гэж. Тэгээ бид нар чиглүүлэг лайв дээр юу гэж ярьлаа? Ерөөсөө тэгж муу бодлыг өвдөж гэж ярьсан. Тэгээд нөгөө дасгатаа хийгээд яав гэхаараа өвчин намтчдаг. Тэгээл тэрүүгээ гэдгээл сэтгэлгээл яваад байгаа юм. Тэгэхээр нэг учиргүй өвдөхгүй байна. Тэгээд үргэлжлүүлээд бай. За юу. Тий. Тэгээл байгаа. Тэгэхээр нэг учиргүй өвдөхгүй л байгаа хөө. Тэгээл дасгатаа нөгөө амьсгалынхаа юу гээгээл яваад байгаа. Сайн байна. Жохон дутуудсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг асуудал гарч ирж болно. Яагаад гэвэл нь чиний дотор байж байгаа өвчнүүд чинь сэтэрч гарч ирнэ. Яагаад гэвэл нөгөө тижээгдэх хоолгүй болохоор чи ч гэсэн өлсөд ирэхээр зэрэг хоол нэхэд ингээд юу яагаад байгаа гэжтэй. Одоо нөгөө чинь зоригтой хийгдэж байгаа учраас бид нар өлсгөлөнгөө сэтгэлээрээ дарчхаад байгаа байхгүй юу? Бяцлагын амьсгалын тасалбар. Тэгээд хэрвээ чи бяцлал юу мацаг барий гэж шийдвэр гаргаагүй зүгээр өлссөн болвол уурч өрөөд бужигнадаг да тийм үү? Ээ. Яг тэр бужиг гоё эснүүдэд явагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? За. Ойлгосноо тий. Тэгээд дахиад нэг 7 хоног үргэлжлүүлээд тах. За. Өөр мацаг барьсан талаараа чамд ямар сэтгэгдэл байна? Юу хуваалцмаар байна? Туршилгаасаа. Өөр ч одоо янз гоё байлээ. Тэ гоё болсон. Харин тэгээд юунда багшаасаа зөвлөгөө аваад тэгэл яваад байл штэ. Болохоор л юм бэлээ янз гоё. Болно. Одоо нэг 7 хоног үргэлжлүүлчих. Тэгээд нойр булчирханы чи өвчин гайгүй болно наадах чинь. Тэгээд чи үндсэндээ ерөөсөө сар хэртэй махан хоол идэхгүй шүү. Заа юу. За. Махан хоол идэхгүй. Ерөөсөө л ногооныхоо зутан гидэл нэг хагас өлсгөлэн дүү байдалтай л хооллоод байна. 7 хоногийнхаа мацагны дараа гэсэн үг шүү. Заа юу. За. Тий. За. Тэгээд аяндаа жигдрээд ирнэ. За. Тэгээд би юугаа бичээ явъя тийм ээ. Юу муугаа юм байгаа. Тэгээд юу алж байгаагаа бичээд яваарай за. За. Баярлалаа. За, цэрэнд улам ороод ирсэн. Камертаа болсон уу цэрэндэлм аа? Камертаа болж чадсан уу? Камер нөрөөсө болохгүй байна. За тэгвэл камергүй ярьцгаая дөө. За 14 хоног мацаг тууштай хийж чадсан уу? Дунд нэг 2 удаа нэг махтаад ичсэн дээ. За. Тэг жоох итэй. Махын идээгүй зүгээр шүлэн хоол юм идээ. 14 хоног бол байрхан барьцсан. За. Ихний 3 хоног жоох ичсэн. Сүүдрүүгээ бол би хөнгөрөөл. Янз юм. Царай зүс сайхан зүссэн. За, ямар өөрчлөлт гарав? Сэтгэл санаан дээр ямар өөрчлөлт гарав? Би дээр ямар өөрчлөлт гарав? Толинд өөрийгөө харахаар урам авсан. Өөртөө итгэл. За сэтгэлийн хувьд бол урд нь өөрөө нөгөө бяцлал хийж исэн болохоор
тэр тал дээр бол маш улам л тайван болсон. Тий. Тэгэл улам л ирүүлж чинь л гэж бодсон. За. Гэтэ би урд нэг 3-4 жилийн өмнө бол 24 цагаар 3 жил хэртэй мацаг өрж исэн. 3 өдрөөр 72 цагаар бас барьж исэн. Гэхдээ тайлхтай айгу буруу тайлаад хидэд идэг гэсэн. Гэхдээ их идэх дон нь арай саяных дээр бол гайгүй төвчээр нэлээд заасан л та. Төвчээл. Тэгээ нөгөө хамаг ямаа шингэл хамаг ямаа тууга гаргацсан болгож ирэн өсгөнц гайгүй лээсэн хөнгөө. Жох нүд бүрэлзээд хэлсэн. Эхэндээ бол нүд мүд үргэлзээд ингээ хараа мараа айгу муутцсан юм шиг тийм мэдрэмж төрсөн. За. Одоо би бол айгу гоё л хөнгөн. За хизэнээс тэр нүд бүрэлцэх зовир нь арилуу. 5 хоногоос нь 5 хоногоос. Тэгээд бүр тод хараад орчлын ертөнц гэрэлтэй нартай юм шиг гоё харагдаад эхэлж байгаа үстэй. Тэгээ бас нөгөө зүүн талын 90 вэ штэ. Тэрний тэргээр ингээд одоо тэр зовир нь жоо арилахгүй л байна. Уулны байга өвшөөж байгаа таг гэдэг ургач юу яасан юм бэ? Жохон тэр нэг тийм нэг зовир байж л ах шиг. Бид урд нь бол мэдрэлийн ядаргаа гэдэг нэг өвчтэй байсан юм аа. Тэр чинь угаасаа тэгэл буруу хоол би жоохон уурж муурлахаараа жоохон хийдэх гээд идэг тийм донтой байсан. Одоо сүүлийн үед өөрийгөө хайгуу хордог болчиход байгаа. Сайн дээр бол Монгол дээр бол янзын сайхан болсон. Сэтгэл санааны хувьд ч гэсэн. Тэгээ хажууд байгаа усууд бол яана ингэж дураад өгч байгаа, хядагаад өмдөх байгаа ингээл тэгслээсэн. Тэгээ баг зэргийн айд байсан. Тэгэл 4 хоногоос нь багшийн нөгөө энергийн бясалгал тэрийг хийгээл гоё болсон. Оройд гэхдээ бясалгал хийчихэд идэг гэсэн юм аа. Урд нь мацаг өрж байгаа чинь жоохон айдастай байдаг гэсэн. За яг тийм зөөртэй байсан болохоор яг тэрх болов гэж жоохон айдастай л байсан. За. Жөө хамаагүй гоё болоод. Айдас нь арилсан уу? Арилсан. Ерөөсө 3 угаасаа ингээл хордлого ихтэй болохоор л угаасаа биеинд өөрчлөлт өгч байгаа гэдэг мэдчихэж байгаа юм чи. Тэгэл одоо хэд хоногоос гайг бол нэрэл айгу гоё. Цааш бясалгал хийгээд ингээд суухаар айгу заримдаа ингээд цаг маг ингээд суухаар ингээд нуруу жоохон ингээд яг энэ уус нурууны тэргээр жоохон хай чиж өгдөг байхгүй. Тэгэл лэхгүй бясалгал хийгээд суусан чи нэх гоё хүн цааш. Гоё эс ерөөсөө тэр цаг маг бясалгал хийх чинь бол надад бол нэг 5 минут болсон юм шиг санагдсан. Гоё эс. Гоё мэдрэмж тэгээд нөгөө махнаас бас жоохон мах чи угаасаа мангасын хоол гэж ярьдаг байсан юм чинь тэгэл тэрэндээ юм уу бүүм би л айгу гоё хөнгөн болсон. Тий. Бодолд нь ямар өөрчлөлт орсон? Эхэндээ бол айцтай байсан. Эхэндээ нөгөө ажиллаа хийгээд би чи нөгөө цэцгийн дэлгүүрт ажилладаг өглөө 9-с орой 10 хүртэл ажилладаг 13 цаг ажилладаг юм чи. Тэгээ энэ хоорондоо заримдаа ачаалттай үед ачаалын дийлэхгүй жоохон тарих толгой иргээд унчихгүй гэсэн тийм айцсан. Тэгээд 4 хоногоос 5 хоногоос жоохон нүд бүрэлдсэн, нилээ нүд бүрэлдсэн. Юм харахгүй байгаа юм бол гаахаад ингэтлээ амар хараа мод гэж байхгүй дээ гэж бодчихсон. Тэгээд 5 хоногоос нь гайгүй болол бодол санааны хувьд бол хүн чи өөрийгөө харахаар өөрөө өөртөө улам ихтгэлтэй болсон. Яг үнэ. Тий өөрөө өөртөө итгэл та нойрондоо бас гайгүй сайхан нам унтж байгаа. Тэгээ надад бол бас нилээд муу зуршлууд байдаг юм чи тэгэл тэднэр мэдрээр чи тэгэл дэвчиж давсан та. Тэгэл улам гоё болохыг хичээж юм. За сайн байна. Зөөр мөр бол баггүй. Гоё л. 2 дахь 3 хоног дээр хэлний өнгөр нэлээд зузаа гарч ирчихлээ. Яг үнэ.
тэр хилний өнгөр амар зузаан гарч исэн. Тэгээд өтгөн бол үгүй гарахгүй байлаа. Тэгээ дилийн зүүн тавиал гаргаад ирсэн. Тэр нь цэвэрлэл юуны нөгөө цэвэрлэгээ ихт би урд нэг бас нэг ойрхон нэг цэвэрлэгээ хийчих юм аа. Тэгээ ийм ногоо ийм хоргол шиг юм гараад идэг байсан шүү дээ. Тэн дээр болохоор минийх юусэн ингээ шав шар өнгөтэй тийм их амар хорол моргол шиг юм бол гараагүй лээ тий. Тэр сарын өмнө цэвэрлсэн байсан болоо тэр юм. Тэгээд тэр нь гайгүй байлаа. Харайнд бол өөрчлөлт их орсон. Би ч нэлээд бор хүүхэн шүү дээ. Одоо бодоггүй гэхэд нүүр амчин галтганаал цайрцсан юм уу. Тийм нэх гоё болцоо. Юусе бодог төрхсөн юм шиг гэрээ төрхсөн юм шиг тийм гоё нэх гоё өнгөлөг болцсон. Өчнөөс багассан юм шиг. Тэгс санагдаад байгаа. Гоё болоод байгаа. За, хувцснууд нь томдвоо. Хувцнууд уу гайгүй. Яг тухайн үедээ яг ингээ мацаг барьж байхдаа өчтөрөөс би тэгтээ нэг өдрийн өмнө барьсан байхгүй юу? Маргааш нь ажилдаа байсан болохоор тэрийгээ цэвэрлэгээ топоз цэвэрлэгээ хийчихэд тэгээ би 19-нд барьсан юм чинь. Тэгээ уржигдар би тайсан. Яг тухайн үед бол гиз мэцэл юу ч яах ингээ конкооснд юм байсан. Тэгээд уржигдараас юм идээд эхлээд ирэхээр буцаад яг хэвэндэл орчихжээ. Турсан нэлээд турсан. За. Жингээ үзээгүй л дээ. Эсвэл нөгөө хүний эдгээр нөгөө бэлхөөсийнхаа хэмжээг авч үздэг байж л гэж бодсон. Тэгээд нэлээд тураад тий гутал томдсон. Яг үнэ. Гутал бүгж дундаа тэр. Тий нөгөө миний гутал айгу бариу нэг өрөөс нь тал маань баруун талын хөл маань бариад айгу гоё том. За ярьж хэлнэ болов. Гарсан өөрчлөлтүүд. Гарсан өөрчлөлтүүд нүүр царай энэ гар мар үнэхээр гоё болцсон. Ингээд нөгөө шингийн юм уухгүй байхад бол энэ гар мар чинь ингээд сууц муц нь юу ч харагддаггүй байсан. Тэгээ одоо ингээд царай мараа эхний 2-3 өдрүүдэд нэмэхээр царай атсан. Царай атаад тэлний өнгөр тэгэл жоохон бос гэвтэж жагаад босгоор ингээд толгой эргээл за ямарсан биш ийм хөө зөөр гардгийг мэдчихв. Сайн байна уу? За байж байгаа уучлаарай. Байна минь дөө. Яа иймэрхүү. Тунгаага яриулаа. Тэрний талд маань хойдлын ажилдаа зохицуулжиг. Зя тунгаа маань ороод ирээрээ. Мацгийн гайхамшигаас хаваалцснаа. Сайн байцгаана уу? Одоохон байж байгаа би нэг дуу чимээ багтаа газар очиад. Саруул маань орж ирэхгээл чадахгүй байна. Тэгээл одоо орчих واخа. За сайн байцгаана уу? Яа сайн уу? Сайн би нөгөө мартцсан байж нөгөө бэлтгэлд гараад нөгөө холиолын бэлтгэлд гараад сая зүргээ тухайн мэдрэлгүй орлоо. За намайг бусад хүмүүстэйгээ танилцаад байгаа хоёр багш мэдж байгаа. Намайг тунгалаг гэдэг би одоо 51 настай бүсгүй байна. Тэгээд
сая 14 хоногийн мацаг байрханд байрлалын дээр маш их өөрчлөлтүүд гарлаа. Тэгээ бүр илүү их дотоод руугаа өнгөж дотор хүн рүүгээ их орлоо. Тэгээд айгүй тийм юмыг айгүй тийм тайван уужгаар ингэж бодож юмд хариулдаг болчих. Тэгээд ерөөсөө одоо нэг яг 90 хоногийн хөтөлбөрт болохоор үлдэх нь арай гайг болцсон байсан байхгүй. Тэгээ энэ одоо бүр нэг янз бүрийн юм идэх ч юм уу те хоол унд янз бүрийн юм дөрөс идэх ямар ч тийм хүсэл төрөхгүй мөртлөө дотроо их айгүй гоё хүчтэй болоод миний одоо өвддөг байсан зовёртой бүх юмнууд ингээд энэ сая 14 мацгаар бүр алга боллоо. Дээрээс нь би жин бүр 6 хил хаялаа. Гэтэ би яг жиндээ нэг хаяа гэж бодож байгаагүй л тэ зүгээр гол нь эрүүл баял гэж бодож яасан. Тэгээ өнөөдрийн хавьд бол миний бүр хөл гарч өвдөхгүй байна. Хачин сайхан байна зүгээр. Тэгээ бүр тоглож идэг шүү бас. Мацагтай үед тоглол байсан. Одоо бүр бэлтгэлд гарчаал тэгээл байж байна. Өөр юу ярих болоо багшаа гэсэн нэг заалнас. За. Мацаг эхлэх үед сэтгэл санааны байдал бодол ямар байсан? Эхлээд явж байхад хэдэн өдөр ямархуу байдалтай байсан? За тэгээд жигдрээд ирэхээр ямархуу байна? Яг одоо юу мэдэрж ийн гэдэг нэг үе. За би эхлэхээс өмнө бол үнэхээр айц хүчсэн ч одоо бүр над шиг л баахан асуулт асууж байгаа хүн байгаагүй. Тэгээд одоо яах юм бол гэлээсэн. Тэгээд ер нь бол гэхдээ айц хүч яг одоо ер нь усуулахгүй гэхээр одоо тэмцээнд одоо хэцүү байх юм бол яах юм бол гэснээр сүүлд нь бодоод за ерөөсөө өөрийгөө чагнаад өөрийнхөө төлөөлөл юм чинь юу ч болж исэн хамаагүй гэж бодоод ерөөсөө эхлээд хэцүү байсан ам цангаад бүр өстөнөр усаа ууж ус л бүр бодогдоод байсан идэх юм бодогдоод ус уух юмсан л гэж бодож исэн. Тэгээ яг дундуур нь ингээ яваад ирсэн чинь би бүр сүүлдээ өглөө бүр усч байгаагүй орой нэг ус уугаад нөгөө яг хоол идэгч зав байгаагүй тэгэл ус уугаад яваад байсан. Тун дажгүй бүр өстэй хамгийн их бодогдсон мацганд ус л бодогдчихжээ. Тэрнээс хоол унд ерөөсөө юу ч бодогдоогүй ерөөсөө ямар ч юм түүртэйгүй хоол унд гэрийнхэнтэй яг хийдгээрээ хийгээд ингээ яваад байсан. Тэгээ манай нөхөр хүртэл гайхаа тэгээ одоо ямар ч зэнтэй харчаад мацган тайлгдсан уу гэн тайлгдсан. За болж яж гэн маань надад ерөөсөө хинт саад болоогүй. Ганц хоёр нэг жижиг хүмүүс хажуугаар орж ирсэн. Гэтэ тэр нь бууж өгөөгүй. Тэгээ эхний тэр айц хүүц хэддэх хоногоос тэгээд гайгүй болвоо яг айц хүүц гайгүй болоод ирэхээр яг чамд өгж байгаа ирж байгаа мэдрэмж нь ямар байв? Маш энгийн байсан айгу гоё. Эхлээд нөгөө нэг жоохон яах вэ гэхүүгээ мэдлэггүй болмоос хүн төгшөөл те янз янзын юмд ингээл савлаал ингээл тэгхийн болон хавар ингээл хүмүүс чинь хажуунаас яриад хавар ингэж унчиг бол ингээл янз янзын юм яриад бид нар чи яг нөгөө хажууд байгаа хүмүүстэй нэг нэрээ тийм юм болов гэл ингээд бодож ирсэн чи яг дундуураа ингээд би тэгтээ өөрөө айгу зоригжуулсан. Зоригжуулах чи яг одоо би ерөөсөө айгу их тааламж манай хоёр багштай үнэхээр итгэсэн. Манай хоёр багш муухай буруу юм руу л оруулах гэж бүр дотроо. Тэгэхээр энэний үр дүн маш сайхан болно гэж би бүр 100% мембер итгэсэн байсан. Тэгэл баг зэргийн саад гараад одоо янз бүрийн юм болж исэн л да одоо жоохон бөөрлөө чилж өгдөг ч юм уу. Тэгээд ингээл ам хатаад ингээл ярьж чадахгүй ингээл байж байгаа тийм үед нь бол би өстой тоогоогүй. Яста гүрэх чи яг одоо ингээд тааламжтайгаар энэ чинь миний төлөө шүү дээ би өөрийнхөө төлөө шүү гэж бодоод. Яста яг тэгж бодохоор бүр хамаг юм ингээд цаанаас ингээд ориглоод ирд юм биш. Яг үнэ. Уйлсан уу? Уйлсан. Хэр их уйлсан? Жоохон сэтгэл ягаад автагаа явж манай нөгөө аав хөөрхөн намайг өдөр очисон чинь мацаг барьж байгаа үед очисон чинь 2 удаа унсээд байна. Айгу хөөрхөн тэгсэн чинь гараад уйлцсан би бүрсээ. Тэгэл тэрийг бодоол ингээл тэр үедээ л бодол одоо тэр янз бүрийн одоо урд байсан юмнууд бодогдсон юм уу яасан мэдэхгүй айгу зүрхэл уйлсан. За тэр айгу тааламжтайсэн. Тэр бүгдийн дараах мэдрэмж нь ямар вэ? Бүр дотор онгоогоод бүр чин гоё болсон шүү дээ. Нэг сонио ингээд бүр зүрхэт машинаа барьж яваад ойлал бүр нэг сонио. Тэгээд манай аав чинь тэгдүү хүн чинь намайг бүр өстө 2 удаа ороход үнсээл гарахад духан дээр үнсээд бүр тэрж авч үнсээд байсан чинь би нэг санаа болоод л өстө тэгэл гарангуутаа өстө машин дотор ойлал гэрлүүгөө орохдоо орон ортлоо уйлж явж байгаа гэрлүүгөө ороод
нөхөртөө бас хоолоо зангирч хэлээл тэгэл бүх юм сайхан болчихж байгаа юм чи ингээл стресс ингээл бүх юм ундарч гэрэлтэй дэлээ. Бүр цаанаасаа бүр гэрэлцээр байгаа дууслаа багшаа. Хамгийн амар их нөгөө нэг юу насан нөхөр амлах цангасан бустаар бол бүр надад ерөөсөө одоо ч холбогдохгүй. За тэгэхээр зэрэг ер нь те хүн өөрөө өөрийгөө хайрлаад өөртөө зөв юмыг өгөөд ирэхээр зэрэг хүмүүсийн хайр аяндаа чам руу ирдэг гэдгийг чи өөрийнхөө амьдрал дээр баталж чадсан уу? Тэрийг бол өстой бүр баталж чадсан шүү багшаа. Үнэхээр нэрээ хүн би урд нь ийм юм анзаардагчгүй байсан юм байна. Тэгээд яг энд за одоо яг найз надад анзаардагчгүй байсан юм байна. Тэгээд яг ингээд энд яваад ирсэн чинь ингээд хүн болгон ингээд над руу ингээд анхаарлаа хандуулаад надад ингээд өөрөө намайг ингээд хайрлаж харж байгаа нь хүртэл гоё санагдаад бүр яг тэр мэдэрдэг юм билээ. Тэг бүр аюу гоё мэдэрдэг юм билээ тий. Чадчихээн үү те. Хүмүүсийн чамтай харилцаж байгаа харилцаа харж байгаа харц анхаарал өгж байгаа байдал хүндэтгэл тэр бүх юмнууд чинь одоо ингээд барьааргүйгээр ямар ч хаалтгүйгээр чамд мэдрэгдэж чадчихээн үү? Тэр бүр илт мэдрэгдсэн бүр өстэй. За. Тэгэхээр энэ бүх хаалтууд нь тэр бидний харьцаад байдаг хүмүүст байсан байна уу? Эсвэл би өөрөө тэрнийг анзаарахгүй мэдэхгүй хаацсан байсан байна уу? Бид нар өөрсдөө анзаарахгүй хараагүй гэдэг юм байна. Яг ийм үед ингээд сэтгэлийн амар амгалантай бүх өөрөө ингээд нэг анхаарал ингээд бүр хамаг юм ингээд дотгошоогоо гоё ингээд төвлөрөөд ингээд хүмүүсийг одоо жишээ нь одоо бид нар ингээд хүмүүсийг ингээд нэг хүмүүсийг өөртөө тааруулах гал нэг харьцдаг шүү дээ ингээд энийг ингээд уурладаг шиг тэр хүнээс тэр хүнийг өг харахаа болоод одоо жишээ нь одоо тэр алдаатай эсгийг харахаа болоод ерөөсөө бүхэл сайхан юмыг хардаг болчихдээ юм байлээ өөрөө миний нүд нэгдэж байгаа гэсэн үг юм байна. Яг үнэ. Тэгэхээр бид нар яаж гин үү? Биеийн болоод сэтгэлийн бохирдлороо өөрснөө хамаг юма хаачгаад миний энэ нулимс ингээд урсаал энэ хамаг юм онгоцсон гоё ах шиг байна. Бүр баярын ч нулимс гаргаж юм багш минь өстой нэрээ бүр үнээр юм бүр дотооддоо ч тэр гадаадтай ч тэр бие бүх юм ингээд нөгөө амар амгалан болоод ингээд ихээр хүн өртлөөр ингээд ярьж байгаа сэтгэж байгаа бодож байгаа нэргээ тойрон хүрээлж байгаа юмнууд дандаа эерэг юм болдог болчихдээ юм байна. Бүр цаанасаа тий. За энийг чи гайхамшиг гэж нэрлэж чадах уу? Үнэхээр гайхамшиг багшаа. Баярлалаа. Өөрөөр чи юу гэж нэрлэх вэ? Тэр ажигласаар л бэлхаад байна шүү дээ би чи одоо бүр би чигийн юм шиг бүр өрөөсөө. За дараагийн одоо мацгийн юунд аянд хамрагдах. Хамрагдана би хамрагдана. Дахиад хамрагдахтаа бүр өшөө их гоё туршлагатай сэтгэл зүй бүх юм одоо энэс өөр байх бол хамрагдах байх гэж би бодоод байгаа юм байна. Сэтгэлийн ханган хоол унд бүх юм ингээд одоохондоо сая тэгэхээр өөрөө хаймжаад би өстө хангалттай ирч хүч авч чадлаа. Яг үнэ. Яг нэг мөсөн бүгдийг аавна гэж байхгүй. Яг цаг тухайн үе дээр яг тухайн цаг үедээ таарсан үр дүн, таарсан аз жаргал өгөөжийгөө хүртэл явна гэсэн үг. Цаашлах тусам өгөөжийн одоо хувь хэмжээ аз жаргалын хэмжээ нэмэгдэнэ. Сүүлийн асуулт. Одоо ингээд мацаг барихыг үгүйсгээд байгаа, эсвэл итгэж ядаад байгаа, эсвэл одоо айдастай байгаа хүмүүст зориулаад нэг өгүүлбэр хэлээч гэвэл тунгаа юу гэж хэлмээр байна. Зүгээр л итэг. Хинд итгэх юм? Одоо энэ мацгийн тухай одоо хоёр багштай зааж байгаа. Одоо энэ мацгийн тухай одоо энэ хичээлийг үзэж байгаа, зааж байгаа бүх л хичээлийн анхааралтай. Сайн анхааралтай яг өөрт хэрэгтэй зүйлийнхаа төлөө яг юу хүссэнэ тэрийг авдгийг шүү. Энэ хичээлээр гэдгийг л би одоо хэлээд хэлмээр санагдаад байгаа. Юу хүссэн яг тэрийг өгдгийг шүү. Чин сэтгэлээсээ та эрүүл болохыг хүсэж байна уу? Мөнгөтэй болохыг хүсэж байна уу? Ямар амар амгалан байхыг хүсэж байна уу? Тэрийг чинь бүгдийг нь өгдгийг шүү. Зөвхөн итгээрэй л гэж хэлье. За баярлалаа. За би өөр нэг асуулт асууя гэж бодож ирсэн чинь энэ баяр хөөр дундаа бүгдэнд мартаад ах шиг байна.
За ямар асуулт хэлээ. Гүлнараад асуулт байна уу? Би сая нэг асуулт маань бодогдчихсэн ээ. Асуу. Надад байхгүй. Миний толгой өөр газар яваад байна. Хариулт яваад байна. Тийм байна. За тэгвэл маш их баярлалаа. Үгүй. Нөгөө нэг асуулт маань. Ер нь хүн өөрөө айдастай мэдлэг муутай тэгээд нэг юмыг бие даагаад оролдоод болгоно гэд явах чиглүүлэгтэй явах хоёрын ялгаа ямар хөө санагдсан бэ? Чиглүүлэхтэй явах чинь асар том одоо биднэрт хөшүүрг болж ирж байгаа байхгүй. Чиглүүлэхтэй явах чинь хамгийн их хүч биднэрт одоо мэдхгүй бид нарыг бол чиглүүлж явж гин гэдэг чинь хамгийн том хүч ахгүй. Тэгэхгүй бол нөгөө бид нар мэдлэггүй болмоос өөр юу хийж яхаа мэдэхгүй болсод чинь чиглүүлэхгүй болоосаа нөгөө төөрцөн хүмүүс шиг явна шүү дээ. Тэгэл нөгөө хүмүүсийн эсрэг юм руу ороод тэгэл буцаал нөгөө яг хэвэнд орно. Тэгэхээр чиглүүлэг маш чухал байсан гэж би бодож байна. Алдаж оноол бүдэрч очиол тийм ээ. Заримдаа тэгээд өвдгөө шалбалчаад уйлаад суучин босож ирэх тэнхэлгүй байх байсан тий. За тунгадаа баярлалаа. Амжилт. Тэгээд хүснээрээ үргэлжлүүлж болно. Матхад тайлаад хэлсэн утгаар дараа давхар. Энэ нэг спортлог л хөөхөн гүгээд байгаа шүү дээ. Бүхэл мацгийн дуршил спорт гэдэг. Тийм царай зүсэн бүр гэрэлтээд яста үнэхээр ирч хүч чинь цуглж. Тийм үнэхээр царай зүсэн дээр бол ярих юм байхгүй шиг багш шүү дээ. Үнэхээр хамгийн хөөрхөн нь болсон шүү би. Нөхөр чинь дахин дурлаад байгаа зү. Манай нөхөр бүр гайхчихлээ шүү дээ. Тэгээ би нөхөр хөөхтэй хоёртай хэлсэн. Маш их баярлалаа хоёртай. Намайг 14 хоног мацаг барихад минь ингээд хажууд минь дэм болсон. Маш их баярлалаа гэсэн чи байрч авч үсээд байгаа хоёулаа айгүй хөөрхөн. Яа тэгээд хайраар дөрөн 14 хоногийг өөрөөрөө дамжуулаад орчлын ертөнцид өгсөн та бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд бид хоёр нь ч гэсэн та нарынхаа энэ хүчинд нэмэрлээд байгаа юм шиг боловч гэсэн та нараараа эргээд бит хоёр бас цэнэглэгдэдээ шүү. Бит эргээд та нараараа бахархаад тэр хайраараа буцаж дүүрдэг юм шүү. Тийм болохоор зэрэг эргээд байнга холбоотой агаарай, байнга тий вебинар энтер дээрээ орж ирж байгаарай. Тэгээд бэлэн болсон цаг хугацаанд одоо буян хүмүүст одоо мэдээллийг түгээх буян болох тэр цагаа зөв сонгоод зөв одоо таниад тэгээд ороод ирээрээ гэж хэлмээр байна. Жаги ярим. Дорчбаг мэгч яагаад мик нь орж гараад энэ Жаги маань ороод ирсэн байна. Тийм байна. За Жаги ярих боломжтой байна уу? За чинийхээ үр дүнг сонсчоод за тэгээд өндөрлөе дөө өнөөдрийнхөө уулзалтыг. Та хэдийнхээ үр дүнг сонсох гээд уулзалт хийгээд байж байгаа. Байна уу? Миний яриа сонсож байна уу агшаа? Сонсогч байна. За сайн байцгаана уу? Орой минь би жоохон ажилдаа байж байгаа тоцроод ороод ирлээ. Зөндөө гоё юмнаас хоцорчих шиг боллоо. Миний үр дүн маш гоё одоо үр дүн гарсан. Тэгээ манай хүүхдүүд хүртэл тэгээд байгаа. Ээж таны царайнаас ингээд бүр ингээд гэрэл цацраад байна. Таны арьс ямар гоё болцсон юм бэ? Гэрэл цацраад байна гэд. Тэгээ миний ингээд санаад агаад тэр юм уу нэг бол энэ мацаг маань их нөлөөсөн үү? Үс айгу хуурай юм ардгаар байсан чи амар юм гоё зөөлөн болсон. Миний биений арьс ингээд нэг юм талисэн, гөлийсэн гэдэг нэг нялхуухтын арьс шиг ийм гоё цэвэрхэн. Тэгээд нөгөө нэг амар юм цаанаасаа дотроосоо бүр ингээд гэрэлтэй царайтай.
Тэгээд манай нөхөр хүртэл ингээд амар шинхэн юм нялхуугчиг царайтай болцсон байна. Айгуу гоё харагдаж байна л гэдэг байгаа. Тэг би залгуулад амар урам ороод дахиад одоо яг би нөгөө ажиллаар яалтчгүй гадагшаа явцсан байгаа болохоор энд нөгөө нэг аюу хүлэн авалтанд ордог болохоор би нөгөө нэг юм идэхгүй байгаад ээж болохгүй. Тэгэхээр хүмүүсүүдэд одоо ингээд нэг эвгүй сэтгэл төрүүлдэг учраас юм голоодж байгаа юм шиг их зан гаргаж юм шиг юм байдаг учраас яалтчгүй нэг төрүүлээд мацгаа тайлцсан байгаа. Гэлээхдээ би одоо энэ Монголдо очингуудаа үргэлжлүүлээд дахиад би барья гэж бодож байгаа. Болох багшаа. Болно. Тийм тэгээд угаасаа нөгөө нэг сая энэ мацаг барьж байгаа хугацаанд огт өлсөх мэдрэмж аваагүй юм идэх дуршилгүй болчт юм шиг үлээ. Ерөөсөө юм өөрөө хүүхдүүдтэй хоол хийгээд байгаа мөртлөө ингээл чи давсын намстай чи энэний намстай гэж амсуулчаал тэгэл болж яаг гингуутан за окей гэл хоолын нээчээд өөрөө ямар ч тийм идэж мэдэх юу хүсэл байхгүй. Тэгээд ямар сандаа өчигдөр нэг бас нэг хүлэн авалтанд ороод нэг жоохон вайн нуусан чинь ингээд жоохон ходоод тэрийг хүлээж авахгүй байлээ. Тэг би бодож ирсэн айгу эмзэг байгаа юм байна. Хамаг юм ингээд цэвэрлэгдээд эмзэг байгаа юм байна да гэд бодсон. Ямар ч гэсэн маш гоё үр дүнд хүрсэн. Тэг хоёр багштай их баярлаа. Тэг харваас бүр илт байна гэд манай хүн бас айгу мацаг өдр барихад айгу төвчээргүй чадахгүй гэдэг байсан чинь одоо харин би чамайг дагаад нэг барьчдаг юм уу гэд аваад тэгж дуурч илээ. Тэнгуут нь ашгүйдээ тэгвэл намайг очихоор хоёлаа дахиад барья гэл тэгж байгаа. Тэгээд зааж өгж байгаа таньтайгаа хамт барих юм бол би энийгээ уруу татахгүй. Ханьда. Тэгээ би найзар маань харчаад ямар юу юм бэ? Царайч яагаад юм гоё хэлсэн бэ? Би 6 хил хайсан бэлээ. Тэгээд яагаад юм гоё юу яасан гэхээр нь хоёр багшийнхаа юуг хичээлийг юу яагаад байгаа. Энэ хүнийг дагаад энэ хүнээ юугаар ороорой. Намайг заагаад үг гэхээр нь би эмч биш. Би одоо мэрэгжлийн хүн биш учраас буруу заагаад цэс мүс нь бөглөрөөд асуудал гарах юм бол аюултай би яахгүй. Яг энэ хоёр багштай л багштай ингээд дагалдаад ингээд юм хичээлд нь суугаад ингээд өөрийгөө бэлдээд ингээд хий. Би одоо хүний өмнөөс зааж болохгүй гэх тэгээд хоёрынхаа юг өгсөн байгаа. За баярлалаа. Тэгээд нэмээд хүмүүс орох байхаа. Ямар ч гэсэн одоо ингээд надтай хамт яаж байгаа ажиллаж байгаа хүмүүс маань хүртэл ингээд харчаад ямар гоё юм бэ? Айгүй гоё үр дүн төрдөм байна. Бид нар хийж болох уу гэж асуугаад байгаа. Тэгээд нэмж хүмүүс орох байхаа. Хоёр багштай их баярлж байгаа шүү. За Би гэхдээ өмнө нь бацаг барьдаг байсан. Гэхдээ би ингэж нөгөө нэг юм гоё юм барихтаа бүр бүтэн сараар барьдаг. Огт юу ч идэхгүй зөвхөн усуудаг л мацаг барьжсэн байхгүй. Тэгэхээр сая болохоор одоо 18 цаг ч юм уу өглөө юм усаа уухгүй байлаа гэхэд орой нар жаргахт ер нь бол 18 цаг болж илээ шүү дээ. Тэр хооронд би ингээд нар жаргасны дараа юм идэж болдог гэхээр би бас гайхаад байсан чинь ингэж болдго юм байх та гэсэн чинь үнэхээр л гоё. Бүр огт юм идэхгүй сар байсныг бодоход жоох юм идэж болж байгаа. Тэгсэн хэрнээ яг тэрнээс тутахааргүй айгүй гоё юм үр дүн өгж байгаа. За сэтгэл санаанд нь ямар өөрчлөлт орсон? Би айгүй гоё хөнгөрөөл амар юм ирч хүчтэй болж байгаа бол мэдрээд байгаа. Эерэг болж байна уу? Үрж байна уу? Тий. Одоо ингээл гоё ингээд өөртөө яг ингээд надад ингээд мэдрэгж байгаа юм аа ингээл хүмүүстэй хуваалцмаар санагдал тий амар гоё санагдал. Тэгэл найз нөхдөөгөө ярихаараа ингээл яа нэх гоё ер нь бол юмыг айгүй гоё эргээр аюу харж эхлэх байгаа. Ер нь л бол ингээл одоо мөхөө амтай ингээл хичнээн бухимдахаар юм хажууд ярьжсэн ч гэсэн за гэл өнгөрөөгөөл тэгэл тэрнээсээ сайныг олж хараад таалагдахгүй юм ингээд өнгөрүүлдэг л ямар ч гэсэн болоод байгаа. Уучин чинь бол тэсгүүтэй ингээд хилчмээ санагдал дургу өргөдөө хилчдэг байсан бол одоо болохоор за яах вэ гэж хайсан ирнэ. За энэ хөрхи ингэсэн болов уу гэдэг нөгөө эргээр дандаа тэрийг хүлээж авч байгаа. Тэрийг амар мэдэрсэн. Тийм манай хүн гэсэн чи уурлахгүй байгаа мүү? Уурлахгүй гэсэн чи өмнө ингээд юм ингээр амар уурладаг байсан мэт гэсэн. За яах вэ тэгэл тухайн үед л тийм байлгүй гэсэн чи за яасан сайхан сэтгэлтэй болчихоо гэл манай нөхөр хүртэл ямар сайхан ааштай болчихоо гэл тэгээд байгаа шүү. Хэрэг юмд их бухимдахгүй л байгаа ямар ч гэсэн юм дүрс гэж амар бухимддаг байсан чинь одоо ингээд тоохгүй өнгөрөөсөн чинь манай нөхөр гайхаа чи уурлахгүй байгаа мó гэж асуусан шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй болчихоо л гэсэн шүү дээ. Яа, мацаг эхлэхийн өмнөх одоо мэдрэмж сэтгэл санааны байдал, мацаг дүүрсний дараах сэтгэл санааны байдал хоёрт ямар өөрчлөлт байна?
Өмнө нэг мацгаас өмнө болохоор би нэг юм жоох юм идэхгүй айгу юм жоох идэхгүй болсон бас амар юм лазантай. Нэг юм хийх үү яах уу гэл ингээл нэг жоох ингээл лазантай заас гэл өнгөрүүлээл за ашиг дараа бол одоо болохоор нэг тэрийг бодоход айгүй амар юм ирч хүчтэй л болсон юм шиг үлээ. Зүгээр айгүй хөнгөн би амар юм хөнгөн болсноо л айгүй сайн мэдрээд байгаа. Тэгээд сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ нэг юм одоо юу гэдэг айгүй гоё юмыг л хөнгөн хүлээж аваад ч юм уу хүмүүстэй ингээд ярьж байгаа юмны хувьд ч гэсэн ингээд хэрийн юмд бухимдаж уурлаад байхгүй. Тэг мацкаас өмнө бол ингээд нэг жоохон ааштай л байсан шүү. Манай нөхрийн яриагаар л тэгээд юм л дүүрсөөс гэл муу хаашлаад идэг байсан чи одоо бүр амар ингээд хөнгөн хүлээж аваад би тэгээд нөгөө нэг хоёр яг жоохон өтгөн хатаад байсан минийх. Тэгээд 2 хоног болоод клизэн тавиад исэн чинь одоо өтгөн хатахгүй айгу гоё юу яаж байгаа. Гоё гарч байгаа. Яа сайн байна. За ажил амьдрал дээр өөрчлөлт гарав. За нөхөртөө харилцаж байгаа харилцаа нөхөрч ямар ч гэсэн энэ ууралчих үедээ гэж айхаа байлаад тайвширч эхэлж байгаа юм байна. Тий. Ажил амьдралын хувьд бол яг хөө зүгээр хуучнаараа ажиллаа хийдгээрээ хийгээл яаж байгаа. Ямар ч л гэсэн нэг хавар болохоор нэг цаанаасаа л нэг ядраал нурмаагаал тий ингээл залхуу хүрээл ингээд дэдэг үсэн бацгийн дараа л айгүй хөнгөн болсон. Хэрийн имийг өнгөрөөхгүй каскас дорн хийчих за энийг ингэж гэл амар ийм л айгүй идэвхтэй л болсон. Сайн байна. Тэр чинь энерги чинь зөв л урсаж эхэлж гин гэсэн үг аахгүй юу? Өмнө нь болохоор зэрэг хөвгөлтэй байсан. Залхуугийн сувг юу яатсан ч байд юм уу те? Нөгөө эрч хүчний сувг нь бөглөрцөн залхуу урах хандлага руугаа орцсон. Манай энд мацаг ирсэн манай цех өвчтнүүд 4 жил цэвэрлээгүй байсан келер мэлрээ цэвэрлээд алж өгч байгаа шүү дээ. Тийм үү. Тэгээд би бүр гайхаад байсан. Би ч нөгөө нэг би айгүй бөөр муутай байхгүй юу? Маш бөөр муутай. Тэгээд нэг жоох ингээл бөөр өрөвсөд ирэхээр миний шээсний үнэр-мөнрээс амар их хүн болоод байдаг. Тэгээд би одоо ингээ усуухгүй байх нь зүгэл юм бах та миний бөөр гайгүй байгаа гэл дотроо бөөрөндөө санаа зовоод байсан чинь эхний удаада амар их хүн үнэр гарч яснаа сүүлдээ бүр байхгүй болсон. Тэгээ ерөөсөө бөөр огт өвдөхгүй байгаа. Тэгээ миний шинжилгээгээр болохоор бөөрийн эсэрхэг болцсон одоо чулуучхад бэлэн болцсон байна гэжсэн. Тэр гарсан болов уу гэж би бодож байгаа. Би нөгөө эхлэхийн өмнө нэг зөксөө угаасан шүү дээ. Тэрүүгээр бол аяйгүй сайн гарсан. Сайн байна. Тийм. Тэгээд бөөр л ерөөсөө ойрын үед өвдөхгүй их гоё байгаа. Тэгээ бөөрнөөсөө болоод би чинь жоох ингээд юу ягаал явж мов шээсмэс хүртэл ингээл ялангуяа биш нөгөө аюу хийж тийшээ явдаг болохоор шээсээ хураачхаар ингээл үнэр амар их хүн болол юу яагаад гэдэг үсэн чинь одоо бүр тийм биш. Маш гоё. Тунгалаг тийм гарч илээ. Сайн байна. За. Өстой гайхалтай. Би тэгээд одоо залгуулад нэг 7 хоног завсарлаж агаад Монголдо очисон хойно залгуулаад дахиад 14 хоног барьж болох билүү? Болно. Одоо нэг бүр дүн нэг халуун шатаж эхлэхээс өмнө бол нэг 7-14 хоног бол барьж болно. Тэгээ бүр дүн халуун халуун шатаад ирэхээр зэрэг усгүй мацаг бол зундаа жоохон зохимжгүй. Аха. Хэрвээ мацаг барьмаар хоол молны дуршил юунууд чинь юу ягаад би чинь мацаг барихыг шаардаад байвал усуудаг мацгаа хийж болно. Аха. Усаа би мацаг барьсан чинь би аюух нөгөө нэг юм хуянтай хүзүүнийхээ ард ингээ бомбоосон махтай байсан чинь бүр нэнгэрээд алга болцсон мөлий. Тийг нь хүзүүний мах одоо нөгөө авгай мах энтер гэдэг тэр мэрчин юу яа нөгөө буглаг чинь ингээл түнтийгээд тий. Тэгээ би 6 хил хассан байлээ. Амар туранхай болсон. Тэгээ нөгөө нэг юм хуянгаасаа болоод нэг юм одоо нэг давсны хүчил гэдэг юм билээ шүү дээ. Тэгээ хүзүүний ард ингээ бөөгнөрсөн байгаа. Тэр бүр байхгүй нэнгэрээд бүр байхгүй болцсон. Тэг ин тэр чинь одоо айгүй гоё урт хүзүү гараал байлээ. Тэгээд тэр чинь одоо үндсэндээ одоо бөөрийн дутагдал, үе мөчний өвчин бүхэл юмнуудаасаа чи өөрийнхөө биед маш том буян хийчлээ гэсэн үг байхгүй юу? Одоо үеинүүд чи өвдөх байсан юу яах байсан одоо
юу лээ бөөр юунаас ч одоо нөгөө падагра энтер гэж байдаг штэ үе мөрч өгддөг шээсний хүчил нэмэгддэг бөөрийн дутагдал үүсэх гэх мэт маш олон одоо дараагийн хүндрэл үүсэх өвчнүүдээсээ чи өөрийгөө энэ 14 хоног хайрласнараа л эмнэлгийн одоо диализын ширээн дээрээс авраад гаргаад ирлээ гэсэн үг байна. Аа. Харин тийм би төрхийн өндөрлөөс болоод би өөрний дутагдал орж исэн. Миний бөөр өвдөдөг юм чинь гээл нөгөө бодлоо дотроо тэгээл одоо яана гээл санаа чин зовоотоо ингээл хөдөлгөөр зэрэг нуруу өвдчихнэ бөөр өвдчихнэ гээл ингээл бодоод явж исэн болвол энэ гоё үр дүнгийн эзэн байж чадахгүй байсан. Энэ гоё хувь тавилангчийг зурж чадахгүй байсан гэсэн үг. Тэгэхээр зэрэг бүгдэнд нь маш том баяр хүргэе. Бид хэд бол үнэхээр гайхамшгийг яг өөрийнхөө болвол бүтээж чадсан. Хүн болгон дээр харилцан адилгүй зарим нь бол нэлээд ахиу хэмжээгээр нөгөө хүртээд авж байгаа юм үр дүнг зарим нь болохоор зэрэг хүртэж байгаа хүртээгүйгээч өөрөө мэдрэх боломжгүй завгүй юугүй байгаад байгаа юм. Тэгэхээр зэрэг явандаа бид нар энийгээ үргэлжлүүлээд одоо намар дахиад нэг хийн эргээд хавар хийн гэхээр зэрэг жилдээ 2 удаа ингээд энэ одоо зориг нэгтэй энэ хамт олон дотроо идэвхтэй ингээд байж их нь бидний амьдралыг бас яг уу энэ эрг энергийн одоо солилцоо чинь биднийг бас цэнгэлж өгж байгаа. Тийм болохоор зэрэг бүгдээрээ ойрхон байгаарай. Тэгээд цэвэрлэгээнийхээ хөтөлбөрүүд рүү ч гэсэн нөгөө 190 мянгаараа давтан ороод энэ төр ерөөсөө л өөрсдийгөө нэлээд жиглээд нэг уучраа олдлоо. Ерөөсөө ойрхон байгаарай л гэж хэлье. За тэнэ баярлалаа. Хүмүүст ярихыгаа жоохон нөгөө нэг замбраатай гэдэг юм уу зүгээр л юурууга вебинар руугаа дууддаг ч юм уу групп рүүгээ дууддаг ч юм уу тийм л хэлбэрээр хийгээд яваарай. Тэгэхгүй бол хүмүүс өөрнөө ярихаар зэрэг нөгөө хүмүүстэй ойлгуулж ярьж чадахгүй эргүүлж алгадуулаад эргүүлж нөгөө сөрөг юмд нь автчих гээд талууд байдгийг шүү заяа. Нэрэж тийм юм болов гэдэг эргэлзээг хөөхөн төрүүлчих чадан садулчин. За ингээд гайхамшгийг бүтээсэн та бүгдтэй хайр илгээе. Үнэхээр сайхан байна. Би түрүүнээс хойш ингээд нулимс урсаад ямар гоё юм бэ? Хоёлаа өөртөө бас ярил л да. Би миний бас анхны мацаг штэ гэхгүй. Тийм штэ. За тэгээ. За миний хувьд болохоор угаасаа өмнө мацаг барина гэхлээрээ би бас ялгаа байхгүй айцтай байдаг байсан. Тэр айц маань нөгөө сууж босоход толгоо эргэдэг тий. Тэгээд би болохоор цус багталттай. Ер нь л цус багталттай. Тэгээд цус багталтаас олж толгоо эргэн хоолгүй байх юм бол би өөрөөсөө унаад өвчнө гэдэг л бодолтой. Тэгээ би мацаг барьдаггүй байсан. Манай дүү мөө эднэр бүгдээрээ барьдаг. Аав маав. Тэгсэн чинь би ганцаараа барьдаггүй. Тэгээд дүү загнуулаад жил болгон тэгдэг. Одоо нөгөө Рамадан сараараа сар барьдаг байхгүй юу? Яг иймэрхүү маягтай. Яг нөгөө шашны журмаараа гэсэн үг. Тэгээд загнуулаад байж идэвгэлээ. Тэгсэн чинь энэ удаадаа ингээ мацаг болох юм шиг. Өрөөсөө болно 100% итгэлтэй байсан. Нөгөө талаар саяны манай эдийн бүгдээрэнгийн хэлсэн үрд бүгд болсон. Би хөнгөрөх одоо хоол идэх ямар нэгэн хүсэл байхгүй тий. Би гэсэн тийм сэтгэлж орж ирэхгүй. Нөгөө талаар хархинд маш их боловсруулах зүйлсүүд байсан. Одоо тэрийг яаж хийх үү, энийг яаж боловсруулах үү, хүнд яаж амархан замаараа хүргэж болох юм бэ гэдэг одоо хичээлийн агуулгатай холбоотой гэх юм уу? Ажлын ачаал ихтэй байсан. Тэр болгон маань бүр хөнгөрөөд алга болцсон. Одоо бүр амандаа орж ирэх үгч олдохгүй. Бүр хоов хосон. Өмнө ийм байдаггүйсэн. Маш олон бодолтой. Тэгээ тэр бодолтуундаа өөрөө төөрөөд яг юу хийхээ мэдэхгүй тэгдэг байсан бол одоо болохоор яг нөгөө нэг шин зүйлсийг оруулахын тулд тархиа хоосолж иж оруулна шүү дээ. Хуучин зүйлстэйг ингээ хутгалдах юм бол
замбраага алдчихна. Нөгөө талаар өөрөө тэрнээсээ болж дахиж стрессийг бий болгоно. Стресс бий болоод ирэхээр ялгаа байхгүй нөгөө нуруу нугас бүх юмний болчингод чангараад ирдэг те. Тэгсэн чинь тэр бодлууд маань бүгдээр алга болцсон. Тэгээд амар тайван жаргаал нөгөө инээгээл сууж идэг гэх юм уу. Тийм л болоод уурсан байлээ. Жингийн хувьд болохоор 1.5 кг нэг их би чи нэг 53-4 кг-тай 51-ээс нэг доошо ордоггүй өрөөсөө энэ кг-жиндээ байнга тогтцсон. За өсрээд 2 кг нэмээд дахиад тэр 1.5 1 кг хасдаг. Яг тэр маань хасагдсан байлээ. Тэр нь яг миний бэлхүүс гидсэл 2 кг ачаа тээгээ явж идэв. Тэр маань алга болцсон, гидс маань шүмбийцэн тийм байна. Тэгээд царай марай бол өстой толицсон. Бүр өмнөхөөсөө илүү ингээд толгор болоод гэрэлтэй цаанаасаа тий. Тэгсэн байна. Бас шүлс ингээд зууралддаг байсан. Нөгөө ярихаараа ингээд зууралдаад өтгөрөөд идэв штэ. Тэр шүлсний найрлах гэх юм уу одоо ус шиг арай шингэхэн болцсон байна. За иймэрхүү үр дүнгуудтэй байна. Миний хувьд. За би ч гэсэн энэ хавар та бүхэнтэйгээ 14 хоногийн мацгийг барьлаа. Гэхдээ би 2003 оноос хойш үндсэндээ 20 жил мацаг 7 хоногийн 24 цагийн мацаг, 36, 72 цагийн мацаг. Хамгийн их мацаг маань минийх 31 хоногийн мацаг байсан. Одоо 4 жилийн өмнө хийжсэн. За тэгээ анх мацаг бариагүй байхад бол миний жин ир гарчихсан жинтэй. Тэгээд үе мөчний өрөвслийн буюу одоо C-реактивны фактор гэж ярьдаг одоо өрөвслийн хэмжээг тодорхойлдог. Тэр бол хамгийн дээд 4 нэмэх байдаг гэсэн бол минийх бараг 5, 6, 7 нэмэхтэй. Төрөний жаагийн ярьдаг шиг энэ хүзүүн дээрээ ингээд бүр ийм том овоотой тэ. Тэгээд үе мөч өвддөг, ангинтай одоо юу гэдгийг те баахан тийм янз янзын илэг өөхөлсөн гих мэтийн янз янзын цүс бас өвддөг. Баруун юун дээр мөрөн дээр ингээд бомб тавихаар зэрэг бүр хаар хөрн цаашаа мэдхгүй одоо хамгийн өрөвсөлтэй хамгийн балиар өнгөгийн одоо юу бомбондор үзэгддэг ийм байдалтай байсан. Тэгээд үндсэндээ би мацгаар 20 жил өөрийгөө ирүүлжүүлээд явж байгаа. Тэгээд 93 хилээс би 57 хил болтлоо би одоо жингээ хасаж юу хийжсэн. Жин хасагдаад байгаа нь тураад байгаа юм шиг боловч турж байгаа биш. Би цэвэрлэгдээд байгаа явдал байд юм бэлээ. Яг өгөхөр зэрэг би чинь эхлээд нөгөө муу юмнуудаа гаргаж хайж ээж яг хуу сайн юмнуудыг оруулна гэж сая дөнгө сая гүлнараа маань ярьлаа штэ. Яг тэрэн шиг би эхлээд ерөөсөө жингээ хаяад бүр хамаг юмнасаа ингээд цэвэрлэгдтий билээ. Тэгээ мэдхгүй хүмүүс харахаараа зэрэг эн чи одоо хавдар тусц юм уу ямар амар болцсон энэ эмнэлэгт үзүүлээж барайж гээл ингээл ерөөсөө бүгд нүдэн орой дээр гараад намайг зоригтойгоор энэ одоо үйлдэлийг хийгээд ингээд явж ийн гэж ерөөсөө ойлгодгүй байсан. Зарим хүмүүс нь манай аав ээжийг хүртэл загнаад наад хүүхдээ анхаараач өвчтөн биш үү мишүү гээл ингээл аав ээжийг хүртэл айлгаал ингээд бас асуудал болж исэн. За тэгсэн ч гэсэн би ерөөсөө бууж өгөхгүй явсаар байгаад үндсэндээ 20 жил мацгийг барьж мацгаар ирүүлжээд ингээд юу хийж байгаа. За тэгээд миний мацыг завсарласан юм маань болохоор зэрэг 21 оноос 21 оны хавар би юу яагаад ковид тусаад тэгээд ковидээр идэгсний дараанаас миний мацаг барихад нөгөө авдаг байсан мэдрэмжүүд маань өөрчлөгдсөн. Мацгаа барихаар л гоё болчдөг доо гэж мацгаа барих гэхээр зэрэг би ерөөсөө чадхаа хэлцэн. Уйлмаар санагдаад бүр ингээл баг галзуурмаар юм шиг ийм мэдрэмж аваад тэгээд би мацгаа барьж чадах. Оролдох болгондоо унж исэн. Тэгвэл би 21 оноос хойш саяын 24 оны 10 сар хүртэл би
оролдоо л унаал тэгээд исэн. Тэгж чад би 24 оны өвөл нэг 5 хоногийн мацаг барьсан. Чадсан. Тэрэндээ урам авсан. Тэгээд сая 25 он гараад би 1 сард бас 5 хоногийн мацаг барьсан. Цэвэрлэгээ хийгээд ингээд явсан. Бас чадсан болсон. Сая 14 хоногийг болвол би үнэхээр аз завшаан гэж хүлээж авлаа. Тэгээд та хэдтэйгээ энэ одоо гайхалтай аяныг 14 хоног ингээд явах бол үнэхээр гайхалтай байлаа. Нэг бодлын та нараасаа суралцаад байгаа. Нөгөө бодлын та нарыгаа сургаад байгаа юм шиг ингээд дунд нь тий. Нэг болохоор чиглүүлээд байгаа юм шиг, нэг болохоор өөрийнхөө үр дүнг хуваалцаад байгаа юм шиг. Тэгээд явсан байж байгаа би чи бас үнцэндээ бараг 5 хил жин буусан. Тэр зэрэг 5 хил бохирдол байсан гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ үргэлжлүүлвэл дахиад юу яах нь гэсэн сүүлийн 3 хоног бол жин буусангүй. Тэр зэрэг үнцэндээ бол яг нөгөө хэрэгцээтэй юм, хэрэггүй юмнууд нь цэвэрлэгдээд одоо дүүрч ийна л гэсэн санаа болчиход байгаа байхгүй юу? Хэсэг жин буухгүй байжснаа буун дахиад зогсно. Тэр зогсож байгаа жим бол юу те. Тэгээ бууж байгаагаас ерөөсөө айх хэрэг байхгүй. Эргээгээд яг өөрлөгөө өгж байгаа юм аа. Зөв бодлоо, зөв үйлдэлээ, зөв сэтгэл зүгээ өгөөд явах юм бол эргээгээд нөгөө зөвөр нөгөө өөх болж юу яахгүй гарч ирэхгүй яг булчин шүрмэс өдр чинь уян хатан болоод тэгээд жингээ нэмээд ингээд юу яах байгаа. Би өглөөдөө бол ерөөсөө юу яагаагүй ганцхан коллаген протеин гэдэг юу байдаг гэсэн 23 грамм протеинтэй коллаген уугаал тэгэл тусаа уугаал окей гэж явж байгаа байхгүй. Тэгэл оройдоо болохоор зэрэг дандаа ногооны зутан нэг өдөр хулууны зутан, нөгөө өдөр брокколины зутан, нөгөө өдөр цэцэг байцааны зутан гэл ингээл ээлжлүүлээл ингээл хийгээд идээд явсан. Үнэхээр супер дупер байлаа. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Үнэхээр их талархтаа. Нэг асуулт байна. Сүүлийн асуулт байна. 90 кг-аас 50 кг болтлоо буухад нилээл одоо яг жинхнээсээ энэ одоо хүнд өвчтэй болсон байхаа л гэж хүн болгон бодож байгаа шүү дээ тий. Тэгэхэд яг тэр сэтгэл зүйгээ яаж давсан юм? Тэгээ тэр сэтгэл зүгээ давсан юм нь болохоор зэрэг би зөв юмыг зоригтой хийж байгаа. А энэ хүмүүс миний зорилгыг мэдэхгүй учраас ойлгохгүй байна гэд би зөв юм хийж байгаа гэдэг дээр л 100% итгэлтэйсэн. Түрүүн тунгаа Яна сарагшаа битээр би яг тэгэж бодсон шүү дээ. Хүмүүс намайг ингээд турч чи бүр өстө ингээд тэгсэн чинь сүүлээд бүр хүмүүс хүртэл бүр тэгээд байгаа байхгүй. Хүүе гэж ингээд дайралцсан болгон хараад харин би ерөөсөө би өөрийнхөө төлөө зөв юм дээр зогсож байгаа учраас бат итгэлтэй ерөөсөө бүр юунд ч хазаагаагүй, юунд ч ураагүй би яг ийм итгэл үнэмшилтэйгээр орсон болоод тийм үр дүн бүр над дээр маш их гоё гарсан. Тэгээ сая тоглоод дутуу ярьчихв гэж бодвол зүгээр ярмаар санагдаад байгаа. Тэгэхээр яг хүмүүс яг тэгдэм байлээ. Бүр өстой хүүе гэд наад нүүр мөрч яасан жижигэрчээ юм ичгэр. Би өөрийнхөө төлөө л юм чи ингээл дотроо өстой дээр өөртөө итгэлтэйс өөрийгөө хайрлсан. Тэгээд дээрээс нь айгүй санаа нэг айгүй онцгой юм болсон. Өөрийнхөө бүр ингээд дотор байгаа юмыг ингээд мэдэрчсэн ингээд нэг сонирн болоод ирэнгүүт надаа жоохон шүл дутагдчих юм жоохон шүл уучиг гэл тэнгүүт шүл уугаал бүх юм ингээд тавигдал ингээд мэдрэмж ингээд жижигээр ингээд сайжраад мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгэл за үүнээс хойш би өөрийгөө ингээд сонсомоор юм байна. Дотор яг хүнээ ингээд сонсомоор юм байна гэж дотор мэдрэмжээ мэдэрмээр юм байна гэж бодол их төрсөн. Тийм тэгээд өрөөсөө урд нь бол ингээд нөгөө өснө гэхээр л одоо өсчил байсан. Гэхдээ нөгөө ширээ амьдрах ухаан дээр байдаг чи шууд ингээд өсдөг ингээд нөгөө цагаан олмол иддэг байхгүй. Тэгэл ингээл чи хүнчээс дэвтах гээл бүр амар болд юм байлээ. Бүр ингээд ямар чиглүүлэн байхгүй нөгөө хүмүүс нь ингээд за ингэдэг гэл хэл чинь болоо. Тэгэл ороод бүгдээр бөө юмнууд зааланд ороод л та ингээд бэлхаа суучин дөөс оцгор үцгэр юмнууд чи ингээд оцгонч үцгэнээд жаргаад байгаа мó зовоод байгаа мó уучраач мэдгүй баахан юмнууд байж идэг гэсэн. Тэгсэн чи энэ удаа бүр энэ мацгийн чинь бүр шаал өөр тэгсэн 7 хоног цагаан хоолтой мөртлөл өвчих гээд байгаа байхгүй. Бүр юм идмээр санагдал тийшээс гоцолчихгүйгээл
ингээл бүр хачин бол энэ удаа бүр өөрөө сэтгэл зүй махан би ерөөсөө ингээ бүх юмаа бэлдээд орсон чинь бүр үнэндэл нэрээстэй яг нэг цэг дээр яг л байдгийм бэ. Тэгээд дандаа хүмүүсийг хайрын нүдээр хардаг болчихдээ юм байна. За нэрээ тийм биш шүү. Хүн заавал өт хүртэл заавал дээшээ модон тавирах халавтай юм уу? Нисэх халавтай юм уу? Яг тийм байхгүй. Энэ хүн сайн юм байгаа гэж дандаа сайн юм хардаг болчихсон. Тэгээ одоо бүр хүмүүстэй тэг за яах вэ гэдэг болцсон. Тэгэхээр энэ надад миний 90 хоногийн хөтөлбөрийн хичээлээс эхлээл надад өгсөн хамгийн том одоо надад бэлгэлсэн аж жаргал одоо надад өгсөн гоё амар амгалан юу вэ надад энэ дэлхийн хамаг сайхан юм л надад ирчлээ. Дээрээс нь би мацаг барьж, дээрээс нь би нөгөө хувь тавилангийн зураач хичээлдээ давхар руу явж байна. Би энэ бүгдээрнгээс нь юм шүүр чадахгүй ч гэсэндээ би нэг юмар алхмаар шатаа гэсэндээ үнэхээр өөрөөр бахархаж байна багшаа. Баярлалаа та баярлалаа. Супер. Тэгэхээр зэрэг хүн мэдлэгтэй байхад хийж байгаа юмдаа итгэлтэй байдаг аахгүй. Мэдлэггүй байхаар зэрэг нөгөө мэдж байгаа мэдэхгүй хүмүүсийн үгэнд автаад яваад байдаг. Тэгэхээр хамгийн том хөрөнгө оруулалт бол одоо мэдлэгийн оюуны хөрөнгө оруулалт. Ямар ч юм дээр хувцас өмссөн ч гэсэн те яаж зохицуулж өмсөх үү гэдэг мэдлэг хэрэгтэй. Хоолоо идсэн ч гэсэн яаж зохицуулж, усаа уусан ч гэсэн яаж зохицуулж уух уу? Бодлоо бодсон ч гэсэн яг ямар бодол надад хэрэгтэй, ямрыга юу яах юм? Тэ орхилын гэдэг энэ бодлоо юунда энэ мэдлгүүдээ яг зөв өөртөө таарсан тэр юмыг цуглуулад ингээд явах нь бол үнэхээр хамгийн том хөрөнгө оруулалтаа гэж хэлмээр. Тэр нэгтгэл намайг нэг мацагтай яг намрын мацаг 8 сард нөгөө эмнэлгийн ажилчдын баяр гэж болдог шүү дээ. Яг би тэр эмнэлгийн ажилчдын баяр болно амралтанд явна гэж мдээгүй байж байхдаа мацгаа эхэлсэн. За тэгсэн мөртлөө би тэр эмнэлгийн ажилчдын баяр найрыг чинь мацагтаа туулсан гэж бодлоо доо тий. Бүр хуушаар авчираад гарт бариулж байгаа аахгүй юу? Чи яасан маягтай идгээд бүр манай нэг ахмад эмч. Тэгээ нөгөөдөл нь дийлэхгүй болохоор зэрэг хамгийн ахмад хүнээр нь надад өгүүлж байгаа байхгүй юу? Яаж чадахгүй гэж бодоод тэгээ бүр хуушаар авцраад гарт бариулаад тэгээд бүр амруу ингээд тулгаад одоо хаац гээд ингэж байгаа юм чинь. Тэгэхэд би уучлаарай би юу яахгүй гээд хуушуурыг нь буцааж гаргаад тавьсан чи энэ муу ямар үерхэлтэй унж хулгаач вэ гэж уурлалтаад байгаа юм чи. Тэгэхээр зэрэг янз сайн санаатай муу санаатай хорлогчдыг давна гэдэг бол нь өөртөө итгэлтэй өөртөө шийдсэн хүний л хийдэг ажил. Тэгэхээр зэрэг бүгдээрээ шийдвэртэй үнэнч байгаад өнөөдөр давж ядсан та бүхнээрээ үнэхээр бахархаж чинь үнэхээр их талархаж чинь хайр илгээе бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа. Өнөөдөр тэгээ 5-6хан хүн орсон ч гэсэн 10 хэдэн хэдүүлээ бид нар байсан. Одоо нийтдээ тий. Тэгэхээр бүгдээрэнд нь үр дүн гарсан, уг нь бүгдээр орж ирсэн бол зарим нь саруул эднэр орж чадахгүй л яваад ах шиг байна. Энэ болохгүй штэ гэл. Тэгэхээр хүн болгонд үр дүн гарсан. Гэхдээ бүр дундаас дээш бараг 100% гэж хэлэхгүй маа гэхэд 70-80% бол бүх хүмүүстээ гарсан байгаа. Тэгэхээр энэ 14 хоног ямар эд шийдтэй байсан бэ? Бид өөр өөрсдийнхөө яг тууштай байдал, үнэнч байдал, өөртөө хайртай байдалтай яг нүүр тулсан цаг хугацаа байлаа. Энэ хугацааг яг өөртөө зориулаад өгсөн та нар өөрсөндөө хайраа өгөөд нэг тэврээд те. За би өөртөө хайраа өгөөтийё. Энэ цаг хугацааг би өөртөө зориулахын тулд энэ шийдвэрийг тууштай гаргасан штэ гэд те. Тэврий. Би нөгөө нэг уудан алхдаг байхгүй багшаа. Тэгээд нөгөө нэг юунд ууланд алхсан. Тэгээд нөгөө манайхан алхахад амархаараа цайлдаг. Бүгдээрээ янз бүрийн хоол гаргаж ирэл иддэг. Би усаа нөгөө нэг юу яахгүй юм чин юм идэж болохгүй, усаа ууж болохгүй. Тэгээд дээрэс нь бид 20 км алхсан байхгүй юу? Тэгээд намайг бүр гайхаад байгаа юм чи яана бүгдээрээ баг унчихгүй дээ. Болохгүй бол хажууд нь ойрхон явъя төшөөд унуул ухаан алдаад унчвал гэл. Тэгээд ядаж ус уух хэрэггүй. Тэгвэл яах вэ? Одоо энийг ганц алим хаазах хэрэггүй гэд бүр тэгмээр бүр гайхаад одоо тэгээд яаж ингэ амьд яваад байгаа юм бэ? Тэгээд дээрэс нь бид нар нөгөө амар өксөөр өндөр уул руу тэгээд 20 хэдэн километр алхсан чинь намайг бүгдээрээ бүр сүулдэ санаа зовоод за бараг л надаас холдож болохгүй холдвол энэ ухаан алдаж магадгүй гэж бодоодсэн. Тэгээд
Тэгээд тэгэхэд хүртэл би ядрахгүй нэг балга ус уухгүй мөртлөө 20 км алхаа буугаад ирэнгүүтээ өөртөө ёо би чадчихлаа штэ. Эхэндээ бас жоохон нэрээ унчих үедээ гэж бодож ирсэн чи бүр юу ч болоогүй юм шиг бууж ирсэн. Тэгээ бүр хүмүүс бүр төвчээрээ мань гайхаад байгаа юм чинь. Яана бидрээс нэр ингэж алхаад ангаж өөх гээд ах чинь чи ингээд бүхлээ одоо тэг хизээ уух уу гэхээр орой тэдэн цагаас л нар жаргахаар л ундаа гэхээр бүгдээрээ гайхаад бүр ангаагаад байгаа юм чи ямар сони юм бэ гэд. Тэгэхэд л хүн болгоно өөрөөрөө бас бахархаж байгаа юм чинь өчнөө хажууд ингээд янз бүрийн мэдэж ууж ахт нь би юу ч болоогүй юм шиг зүгээр би гойрдохгүй та хэд ий зүгээрээ гэж хажууд нь хараад сууж байгаа юм чинь тэгэл хүмүүс миний төвчээрийг л гайхаадсэн шүү дээ. Одоо тэг хэдхэн өдөр нөө гэл одоо 14 хоног нь одоо ингээд 7 өдөр нь 8 дахь өдөр нь болж гэнэ гэсэн чинь бүгдээрээ бүр вау гэж бүр гайхаадсэн. Яста тэгсэн шүү дээ бүр. Яг би бас тэмтэн дээр бас тэгсэн хүн бол үе энэ унчих үдээ өстө чи нэг тэгээ яаж байгаа тэр өдөр бүр ерөөсө өглөө усаа ууж амжаагүй. Тэгээ дээрэс нь ус уух ямар сонирхол байгаагүй. Зүгээр ингээл зааланд ингээл бүүгээл волейбол тоглоод сакс тоглоод бүүж яхад ам хатаад зүгээр амаа л усаа амаа зайлмаар санагдал тэгээд явсан. Гайхчихсэн шүү дээ хүмүүс. Тэгээд би өөрөө айгүй бахархсан. Ягаад гэвэл би нөгөө архитаар сууддаг болохоор нөгөө найз нөхдүүд ингээл зарим нэг найз нөхдүүд Эрээл ингээл яг одоо мэдгүй хүмүүс ингээл уумуу гэл амар ингээд шахдаг байхгүй. Тэнгүүт миний бүр гинт уур хүрэл та нар ямар сони би уухгүй гэж бүр гүрээдчихдэг байхгүй. Би угаасаа уудгүй та нар яах гэж намайг ингээд байгаа ингээл тэгэнгүүт одоо сая нөгөө мацаг дээр шууд гэж би өөртөө үнэж. Би энэ удаа би өстө өөртөө үнэж байх ганц юм чи энэ юм чин гэл бүр ерөөсө тэр архин дээр тэгээгүй үн чин хоолн дээр бол тэгэж яста өрхөнд орно гэж байхгүй шүү дээ өстө зүгээр гэл эн чи би өөрийгөө хайрлаж байгаа өөрийгөө жаргаж байгаа юм чи гэл үнэхээр энэ жаргасан дундуур нам цангаал дунд нэг жоохон ингээд унах үе байсан гэхдээ унах үед нь би шууд 50 хөвтөл бие чагнал яасан миний бие гэл ингээл дотроо ингээл гидсэн хэлэл миний бие яасан ингэж хөвтөж байгаа. Тэгэл яг 10 20 минутын дараа миний бие буцаал ингээл бүр ингээд дотор ингээл нэг юм ороод ирсэн сэргээл ирээл. За ямар хоолыг яах вэ гэл гэр орондоо ингээ явчихчаад манай нөхөр бүр гайхаад үнэхээр шидтэй бүр үнэхээр гайхамшигтай чиглүүлэхтэй мацаг гэж өөр юм бэ. Миний хоёр багшийн зааж байгаа хичээл бол бүр үнэндээ нэрээ бүх юмыг оруулсан. Сэтгэл зүй энэ биеийн эрүүл махан биеийн эрүүл байдал ерөөсө бүх зүйлийг нэг зүйлд ингээд оруулсан байгаа. Та хоёр маань ганцхан нэг эрүүл биш одоо сэтгэл зүй биш бүгдийг эмчилж байгаа энэ хичээл болгон тийм гоё хөтөлбөртэй байхгүй. Тэгээ хүмүүс үнэхээр энийг нэрээ өөртөө нааж авах олон хүн аваасаа гэж би хүсэж байна. Чин сэтгэлээсээ өсөж байна. За баярлаа. Магтаалаар дүүрв. За хайр илгээгээд өндөрлөх үү? За тэгье. Өндөрлөхгүй бол өөр нь ярих гээд биш үү? За баярлалаа их баярлалаа. Ойрхон холбоотой байгаа та хоёрынхаа хичээлийг ойрхон үзээд тэгээ боломжоор юу яагаад яваад байна? Дагаад л яваад байна. За тэгээрээ Жагийн хувь тавилангийн зураач руу орсон юм уу чи? Ороогүй те. Байхгүй байгаа те. Ороогүй байгаа. Би бас нөгөө нэг гадагшаа явцсан байгаа. Тэгээ нөгөө энэ ажил юу та болохоор дундуур нас яаж болохгүй болчиход байгаамаа. Тэгээ нөгөө цагийн хувьд ч гэсэн бас зөрүүтэй болохоор тэр болгоно таарахгүй болчиход байна. За. За тэгээд нэг таарах цаг ирнэ. За тэгнэ. За. За тэгээ бүгд нь хайр илгээе, амжилт хүсье. Баярлалаа. Баяр өгштэй хайртай шүү. За хайртай шүү. Баяртай. Баяртай. Та хамраарай.